За сайн бацхан автомат ярилцлагатай та бүхэн сайхан наадсан уу? За өдөр захирал бит хоёр ерөнхийдөө автоматын эргэн тойронд болж байгаа сүүлийн 2 сарын шинжилтийн талаар та бүхэнтэй дэлгэрэнгүй мэдээлэл өгөх зорилгоор энэ сууж байна. Тэгэхээр 5 сарын дундаас эхлээд бид нэр ерөнхийдөө худалдаа авалт хийхэ байсан шинэ харилцагч бүртгэж авах байсан байгаа. Үүний учир юу вэ? Нүүлгэлтийн учир. Бид нэр ерөнхийдөө харилцагчийн хөрөнгийг илүү баталгаатай, илүү найдвартай хадгалахын тулд Custodian банктай хамтраар болсон. Custodian банк нь аль нь юм бэ гэх юм бол голомт Custodian. Голомт банкнаас жоохон өөр, адилхан хувьцаа эзэмшигч, тий. Гэхдээ үүрэг нь өөр. Одоо Custodian банк ганцхан нэг л үүрэгтэй. Тэр үүрэг юу юм бэ гэх юм бол нөгөө харилцагчийн хөрөнгийг хадгалах, хянгах, тий, найдвартай байлгах тийм үүрэгтэй. Ягаад тийм болсон бэ гэх юм бол ерөөхдөө олон улсын стандарт угаасаа тийм. Одоо жишээлбэл та гадаад хувьцаа худалдаж авах юм бол гадаадд бас дансаа нээх юм бол харилцагчийн хөрөнгө нь нөгөө брокер, дилер, нөгөө арилжаа хийдэг компани тогоон дотор ерөөсөө ордоггүй. Тэр завлуу ерөөсөө ордоггүй. Тусдаа завин дотор байдаг. Тэр нөгөө арилжаа хийдэг гүйлгээгийн зохион байгуулдаг компани зүгээр манай харилцагчийн мөнгийг ийшээ оруулаарэ. Тэ? Энэ хувьцааг аваад өгөөрэй, энэ бондыг аваад өгөөрэй гэсэн одоо харилцагчийн үүргийг тэр арилжаангийн биелүүлдэг. Тэгвэл арилжаан дуусныхаа дараа хаана хадгалалт нь явдаг юм бэ гэх юм бол тийм Custodian банк дотор явдаг. За Custodian ямар үг юм бэ гэх юм бол англи одоо бараг латин үг гэх юм уу? Custody юу юм бэ гэх юм бол ерөөхдөө одоо жишээлбэл би нэг хүүхдийг өргөж авах юм бол тий түүний тэр хүүхдийн Custodian болж байгаа гэсэн үг тий хоолох ёстой, тижээх ёстой, тий ерөөхдөө хамгаалах ёстой гэх мэтчлэн. За тиймэрхүү учиртай. Тийшээ ерөөхдөө нүүлгэлт болж байгаа. 5 сараас эхлээд ерөөхдөө манай программист баг кодын ажиллагаа орсон. Тэр ажил маань одоо дууссан. Тий байгууллагуудын хоорондын холболтод болсон. За нэмээд ямар холболтууд хийсэн бэ гэх юм бол та мэдэх юм бол нөх хурд дан систем гэсэн байгаа. Хурууны хийгээр өөрийнхөө таниулах эсвэл зүгээр регистрээрээ бүрдүүлэх одоо тэр систем рүү бас нэвтэрсэн байгаа. За нэмээд бүр жоохон мэргэжлийн төвшин мэдж байгаа хүмүүс манай автомата систем бас ямар системтэй холбогдсон байгаа юм бэ гэх юм бол үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв. За тэр яг юу юм бэ гэх юм бол Монгол улсын Custodian. Тэ одоо Монгол хүн бүр одоо 1072 хувьцаа за та жишээлбэл хөрөнгийн биржээс Хаан банк, Таван толгой, Апу мапу авсан бол тэр компаниудын хувьцаа тий брокеринг компани дээр юусэн байдаггүй тий тэр үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв дээр байдаг. За тэр үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв бас Custodian-д яг адилхан үүрэгтэй. Бүртгэн тий байгаагийн одоо хэн нь хамгаална. Өөр ямар ч үүрэггүй. Custodian-тэй яг адилхан. Тэр хоёр систем бас тэр дан систем л холбогдсон байгаа. Одоо юу хүлээгдэж байгаа юм бэ гэх юм бол ерөнхийдөө харилцагчийн хөрөнгийн салбар маш өндөр хариуцлагатай. Бас хэдэн мянган харилцагчийн хөрөнгө байгаа. Нэлээд их мөнгө байгаа учраас ер нь бол хяналтуудыг давах хэрэгтэй. Зөвшөөрлүүдийг авах хэрэгтэй. Дийлэх юмнуудын одоо авцсан байгаа. Тэ? Одоо ганцхан юм хүлээж байгаа. Яв. Тэ? Шар гэрэл маань одоо ногоон гэрэл болох хэрэгтэй. Тэрийг хүлээгээд байгаа. Тэ? Тэр маань одоо энэ 7 сарын сүүлээр болно. Тэгээд систем асаа холболтуудын ерөөдөө 1-2 хоног хянана. Тэгээд ерөөдөө алдаа малтаа гарахгүй юм бол тэгээд автомата application App Store, Play Store дотор тэр өрөөд өдөр нь шинжлэхтэн харилцагчийн зүгээс ямар ч өөрчлөлт гарахгүй. Тэгвэл application маань илүү найдвартай харилцагчийн хөрөнгө тусдаа байгууллагт бүртгэгдсэн илүү хамгаалалтай болж байгаа. Бүртгэлийн зүгээс гадна ерөнхийдөө бас аппликейшн дээр нэг хэд хэдэн шинжилэлт орж иж байгаа шүү дээ, тий жижигхэн. Тийм. Өмнө нь бол нөгөө харилцагч маань мөнгөө бүхлээр нь эсвэл тодорхой хэсгийг буцаагаад авмаар байсан бол тусдаа өргөдлийн маягаараа хүсэлтээ явуулдаг байсан. Энийг одоо хаяад аппликейшн дотор оруулсан байгаа. Тэгэхээр илүү амархан буцаахад илүү амархан. Тийм. Одоо хүн болгоны мэдхийг хүсэж байгаа асуулт байна. Энэ хизээ хөрөнгө оруулалт одоо худалдаа авалт хийгдэж эхлэх вэ? Ногоон гэрэл маань асчсан бол тэгээ шууд. Тэ. Гэхдээ энэ асуудал маань яг миний эрх мэдлийн дотор биш те. Хяналтын байгууллагуудын одоо дохиогийг хүлээж байгаа.
Тэр гэрэл маань ер нь ногоон болчих юм бол тэгээ шууд болчихно л та. Миний харж байгаа юм бол одоо өнөөдөр 7 сарын 23 тий. Ерөөхдөө 8 сарын ихээр энэ болно. Тэгвэл ногоон гэрэл аслаа. Ер нь автоматикийн ирээдүйг та ер нь юу хүлээж байгаа вэ? Үүсгэн байгуулахаас өмнө үүсгэн байгуулсныхаа дараа хിവэрэ. Тэ харилцагчид маань миний хамтарч үүсгэн байгуулсан Apex Capital дээр ирээд багцаа бүрдүүлэхэд амар хэцүү. Тэ ямар хөвцөөг авах хэвтэй, ямар бондыг авах хэвтэй. Тэгээд дандаа багцаа хянана, дандаа гэрээнүүдээ шинжилнэ, дараагийн бонд өөрөө сонгоно, өөрөө худалдаж аавна. Хаяа нөгөө хөвцөөгийн зарах хэвтэй болсныг мэдэхгүй ажиллаа хийгээд байсан те. Гадагшаа явцсан гэх мэдэрчлэн тэгээд өөрөө мэрэгжлийн хөрөнгө олж болно гэдэг чинь амар яшигтай амар их хугацаа ордог. Ихэр хүмүүс нь чаддгүй. Ерөөдөө тэрийг нь хөнгөвчлөх одоо зорилго нь яг хിവэрэ байгаа. Ер нь бол илүү идэвхтэй ажиллана. Маркетинг дээр бас одоо мөнгө хайна. Ягаад гэх юм бол систем маань одоо тэ эцсийн төвшөнд одоо нүр царайг нь юу ч хэлэхгүй тэ яг цаана бүртгэлийн систем хяналт найдвартай байдал маань одоо эцсийн одоо олон улсын төвшөнд хүрсэн учраас тэгээд ерөөхдөө өсөлтийн хувьд бол нэмэлт харилцагч авахын тулд маркетинг дээр мөнгө хаяхын тулд контент дээр илүү анхаарахын тулд тэгээд илүү олон багц оруулах тий Монголын дотоод хөвцөөг оруулах жишээлбэл одоо нэг тий хөвцөө гадаадаас оруулах одоо Tesla ч юм уу Microsoft-ийн хөвцөө оруулах тий тэгээ багцуудын өгөөж дээр анхаарах горимн руу шилжнэ. За өнгөрсөн 6 сарын хугацаанд хаана анхаарал юм уу хүч хөдөлмөр мөнгө хөрөнгө хайсан бэ гэх юм бол энэ системийн шинжилэлт нүүлгэл дээр хайсан. Миний хувьд бол амар стресстэй. Яг гэх юм бол би өөрөө ингээ контент хиймээр байна. Харилцагч нартай ингээ уулзмаар байна, харьцмаар байна, зөвлөгөө өгмөр байна. Илүү дахиад нэг багц гаргамаар байна гэх мэт чинь тим юмнаас холдоод дандаа нэг замын ажил хийгээд байгаа юм шиг мэдрэмж төрөө тэр бас намайг бас бухимдуулж байгаа зарим хүмүүс бас миний контентыг хараа эдгээр чи стресстэй байгаа юм уу яа би стресстэй байгаа яагаад гэх юм бол миний хамгийн дургүй ажил хийгээд байгаа аахгүй юу нэг тийм дотор заслын ажил хийгээд байгаа юм шиг л надад санагдаж байна тий. Тэгэхээр та бүхэн тий автомат аппликейшн талаар эргэлзэж ийсэн эсвэл одоо яг хизээ зүгээр болох вэ гэж асууж исэн хүмүүст үгүй ийм байгаа. Хэвэн ажиллаж байгаа тий одоо хөрөнгө олтууд нь явжлаа, өгөөжүүд нь явжлаа, өгөөжүүд нь орж байгаа тий. За бас нэлээд олон харилцагч нөгөө буцаах хүсэлтэд явуулсан. Тэр бол ямар ч асуудалгүй, гарах нь асуудалгүй, дотор үлдэх нь ямар ч асуудалгүй, нэмэх нь одоохондоо боломжгүй байгаа. Шинээр орж ирэх нь ч гэсэн тий шар улаан гэрэлтэй байгаа. Тийм учраас үндсэн системууд бүгдээр ажиллаж байгаа тий. Дутуу одоо гацсан байгаа юмнууд нь буцаагаад үйл ажиллагаанд орохын тулд маш ойрхон байгаа. Миний удирдлагын доор, миний хэлтийн доор, миний эрх мэдлийн доор байсан бол баг өнөөдөр эхэлсэн баймаар байна. Гэхдээ харамсалтай миний удирдлагын доор байхгүй учраас хугацаа аваад байна. За хайдруу цэцэрлэлтэй маш их баярлалаа.